Төсвийн төсөөллийн тухай хуулийг одоо бид нар хэлэлцгээд сууж байгаа. За сая учир сайд сая орж ирсэн байна. Баярлалаа. Соёлын сайд, эрчим хүчний сайд хоёр сууж ин данчээ. Тэгээ одоо энэ хоёроос тооцоолол асуух хэр чин төсвийн хүрээ, төсвийн төсөөллөө тоо хоёр сангийн сайд голчилж ярих юм дээр тоо хоёроос асуугаад тоо хоёр хариулна гэхэд би бол итгэхгүй байна. За тэгээ сая байнгын орооны дарга өрөө дигийн тухай хууль уншиж танилцуулсан. Төсвийн ерөнхийлөн захирагч нараас асуух асуулт байвал гэж яагаад нэр авсан. Энэ дотор ч одоо соёлын сайд, эрчим хүчний сайд, сая учир сайд орж ирлээ. Бусд нь төсвийн ерөнхийлөн захирагч байгаа юм. Энэ хүмүүс очиж ажиллаа хийвэл баг илүү үр дүнтэй юм шиг. Одоо чойжоо сайд өвөл боллоо. Дахиад нөгөө тог хязгаарлах уугүй юу, эрчим хүчний доголдлоо яах уу гэдэг асуудлаа ярих ёстой байдал. Өнөөдөр ч өнгөл ордонд эргэлдээд үнчичлээ. Бид нар яг нөгөө урд хурд ажиллаа хийхгүй бол одоо мэдхгүй энэ ажлыг лобби гайхаад байна. Асуух гэхээр ч одоо энэ хариуцсан сангийн сайд хүртэл алга шүү дээ. Хуулийн дээр чинь төсвийн ерөнхийлөн захирагчаас асууна гэж байна шүү дээ. Монгол улсын төсвийн хамаг асуудлыг ерөнхий сайдын сангийн сайданд л хариуцна шүү дээ. Тэ асуух гэхээр байхгүй юм ч одоо юугаа асуух вэ?